Морьд монголчуудын мөнхийн өмг шилөө. Ер нь бол бага насны хад 3-аас илүү уралдуулах хэрэггүй дээ. Би бол тэгж л зөвлөн. Тэгээд би адууны ясны хөгжил бол 2.5 нас уу юу? Одоо хязгаарлан хүртэл бүрэн гүйцэд хөгжиж ургаж гүйцэтгэх ясн бэхждэг гэсэн. Тэрнээс багт нь хамаагүй хөгжилж уралдуулвал хулгаар нь гэмтэх бэртэх нь илүү амар байд. Та нар зүгээр энгийнээр даваа угаатай энэ төр ярьж байхад л хэлж даваа угаашин голцоо ер нь бол хязгаарлангаас дээш. Ер нь сайн тавхина гэсэн адууга хязгаарлангаас дээш болгож хаал уралдуулдаг байсан. Тэгээд тэр Монголын уралдааны түүх мөх юмыг харах юм бол бага насны адуу уралдуулжсэн түүх нь цогөл голцоо хязгаарлан соёолон их морил уралдаж ийсэн. Азрагч уралдаж байгаа 3 насд уралдаж ийсэн юм билээ шүү дээ тийм ээ. Тийм учраас ер нь болж игэл 14 хоногийн ер нь цаашаа дахиад давхар уу явна уралдана гэж байгаа 14 хоногийн зайтай уралдууд зүгээр юм байна л гэж хэлсэн. Ингээд утсаар ялах зөвлөгөө аваад дараа нь нэг юм хийж байна. Тэгээ имчилгээ авах юм бол эхний 12 цагийн дотор дарах хэмжээ авч чадвал уралдах магадлал нь эдгэрэх магадлал нь илүү хурдан байна гэсэн үг. Гарган аван гут ингээл хавдчихна. Өөр илүү хавддаг. Тийм учраас ерөөсө 30 минут л хөд хэмжээнд тавьдаг. Тэгээ гаргаж ирэнгуутаа болт хийдэг. Тэгээ болт хийн гэхээр манайхан зүгээр скотч ингээд дараад орсон байдаг ш тий. Тэгж ерөөсөө болохгүй. Цусны суц муцын боод тэрнээсээ болоод хамгийн би одоо сүүлд гарч ирж байгаа хамгийн зөв уяа бол энэ ханагар давхар гэдгийг л зүгээр миний хувьд их тоогоод байдаг байхгүй. Энэ хөл дээр амар хичээл ирүүлэхгүй. 6 урд үл яг босоогоор ингээ хуурч байгаа. Дундуур ингээ хуурна. Доороос нь хуурч, дээрээс нь хуурч байна. Босоо ингээ явчих бүр бяцарсан байна. Зарим нь аштайхан идгээд адуугаар гүйсээд ингээ явчихж байна. Зарим нь энэ бүр энэ үе ингээ идэг бороогоор ингээд ганцхан энүүх энэ хоёр энэ нэмтэрсэн байгаа хэсгийг бороолохгүй байгаа тоххой. Энэ үеийг тэр жигтэн байж байгааг наачиж байгаа байхгүй. Морьд монголчуудын мөнхийн өмг шилөө.